За сайн байцгаана уу. Өөрчлөл надаас подкаст маань өнөөдөр эхэлж байна. За өнөөдрийн подкастт маань бас нэгэн зочин ирсэн байгаа. Зочин маань болохоор яг бид нар подкаст болгон дээр архины хамаарал болон давхар хамаарлын талаар ярьж байгаа. За зочин маань болохоор давхар хамааралтай явсан хүн байгаа тийм ээ. Та чи хэдэн жил явсан бэ давхар хамааралтай? Давхар хамааралтай чинь баг 30 жил штэ. 30 жил явсан тий. За хүүхэд настайгаа оруулал тэг бүр зөндөө штэ. Тий. Хүүхэд насандаа бас давхар хамааралд өссөн үү тий. Арих уудаг байсан. Дүүнэр уудаг байсан. За. Насаараа. За тэгэхээр бид нар заримдаа подкастууд дээр нөгөө зочныхаа нэрийг хэлэхгүй байгаа. Манайд подкаст угаасаа дүрсгүй явдаг. Яагаад нэрийг хэлэхгүй байгаа вэ гэхээр мэдээж өөрийн амьдралын тийм ээ нэлийн асуудал эмзэг талаа ярьж байгаа учраас зочныхаа нэрийг хэлдэг. Өнөөдөр бас бид нар зөвхөн зочин гэдээ яриад явж байна. Өнөөдөр бит хоёр яг ямар сэдвийн талаар илүү голчилж ярих гэж байна гэхээр уучлал дээр илүү төвлөрж ярих гэж байна. За арх удаг нөхөртөө тийм ээ. За дээрээс нь бага наснд архичны насанд хүрсэн хүүхд юм байна шүү дээ. За тэгэнгүүт одоо дараа нь арх удаг нөхөртэй болсон. За тэгээд арх удаг нөхөртөөгөө хамт амьдарч байхад бас ямар зүйлийг туулж исэн тий. Нилээн одоо асуудлуудыг туулсан байгаа. Тэгээд ер нь бол архины давхар хамааралтай хэдэн жил явчихва. Нөхөр нь хэдэн жил арх уу? За миний хувьд болохоор яг архины давхар хамаарал гэдэг яг энэ үг буюу утга буюу энэ зүйлийг бол яг одоогоос 14-5 жилийн өмнө бол яг мэдэж эхэлсэн. Мэдэж эхэлснээс хойш бол яг энэ зүйлтэйгээ өнөөдрийг хүртэл ажилласаар байгаа. Яг ажиллаа л яваад байгаа. Урд нь давхар хамаарал гэдэг мэддгүй байсан учраас яг одоо ингээд нөгөө ярихаар би хүүхэд наснаас эхлээд давхар хамааралтай байсан бэлээ. Энэ нь бол баг нөгөө за сургуульд шилжсэн гэж 2 дугаар ангиасаа эхлээл ер нь бол би нөгөө хоёр дүүгээ харж өсгсөн. Хурж авах юм байна шүү дээ. Тэрийгээ би ер нь яг энэ сургалт одоо тий донтолтын юм сургалтуудаар яваад энэ зүйлтэйгээ ажиллаад өөрийгөө эдгэх явцтай яг ойлгож авч байгаа. Би ч ерөөсөө архич нөхөртэй суугаал юм болцсон юм биш юм бэ штэ. Бүр нөгөө багаас байсан тэр зүйл нь бас энэ хүнтэй амьдрах тий гэр бүлтэйгээ амьдрах явцад тэр зүйлээ энэ гэр бүлтэй гаргадаг давхар хамаарлынхаа тэгэнгүүт бас зүгээрээс нь нөхрөөч баг ингээ эвдээ тайцсан ч юм уу тий хожуул зарим талаараа тий зарим талаараа ш гэж ойлгож авч байгаа байхгүй тэрнээс биш яг одоо давхар хамааралтай амьдэрсэн хугацаа бол маш олон жил болчихлоо л доо тий бүр 2 дугаар ангиас эхлэв тий тэгээ сүүлийн 14-5 жил бол яг энэ зүйлтэйг ажиллаад идэгрээд чөлөөлөгдөөд одоо юу гэдгийг маш өөрчлөлт аваад ингээ явж байгаа байхгүй тэгэхээр нөхөртөө гэрлээд бол жил байна. Гэрлээд бид яг одоо нөхөр нь төвхтэй арх уусан жилүүд. Бид одоо яг гэрлээ 33 жил. За тэрний хэдэн жил нэ? Тэрний эхний 1 жил л ер нь зүгээрсэн шүү дээ. За. Тэгээд эхний 1 жил надад мэддэгдээгүй. Тэгээд 2 дахь жилээс яг хүүхд гаргаал жоохон амсаж ирээлээс сүүлдээ удаан тий 7 хоногоор угаал ихсэл тэгэл сүүлдээ бол ерөөс өдөр болгон болоо тий. Тэгээ багаар нэмэгдсэн байж тээ. Тий, ер нь бол өөрөө бол ярьдгийн, одоо ярьдгийн. Чамтай танилцахаас өмнөх 5 жил дотор бол бүр зөвөр архаг уудаг байсан гэж л. Тэгээд яг тантай танилцах үедээ жоохон багасгаад суудсан юм байна шүү дээ, тий. За. Тэгээд ер нь одоо ингээд арх уудаг үед нөгөө нэг эхнэрүүд ялангуяа айгүй хүнд хэцүү замуудыг туулдаг штэ. Танд яг юу тулгарч ив, хүүхдүүдэд чинь юу тулгарч ив, ер нь та хоёрын дунд ямар асуудлууд үүсч ив? За арх уусан хүн ямар илэхтэй байх вэ те? Ямарс эхний жил бол ерөнхийдөө нөгөө анхны хүүхд гарцсан тэгэл гоё яг л нөгөө ад жаргалтай ямар залуусаж ямар идэг яг тийм л байсан. Тэгээ жил гаруугийн хугацаанаас эхлээл яг багаар амсаад ирэнгүүт би ч нөгөө урд нь аав арх уудаг архичин хүмүүстэй амьдарч ирсэн учраас нөгөө нэг өөр аяг хууртай тэгээд эсвэл бүр дууга хураачдаг тий эсвэл юу гэдгийг хашгичдаг яг тийм нөгөө зан бол яг жилийн дараагаас бол яг нөгөөх маань сэдрээд одоо л би мэдж байгаа хгүй тухайн үед бол би энэ хүнээс болоод ааштай болчлоо муухай арилаад байна тий эсвэл би хүүхдээ ураа гаргаж ийн гэж боддог байсан болохоос яг одоо ингээ ажиллаад ирэхээр яг хуучны л нөгөө нэг хүүхд байхын юм суудсан аавтайгаа ингээд аав ээжээрээ хараад өссөн хүн чинь тэндээс эхэлсэн юм байна гэдэг одоо бол мэдээд байгаа хгүй тэгэл яг л нөхрөө буруудах ш чамааг арх ууснаас болоод би муухай ааштай болж чинь тий чи арх ууснаас болоод би хүүхдтэй муухай харилцаж чинь эсвэл чи арх ууснаас болоод гэр бүл ерөөсөө ингээд хоол ундчихгүй мөнгө төгрөгчгүй тий орж ирсэн юм чи ингээд ерөөсөө гоё байхгүй хөргөж чоосон байж гэдэг юм ерөөсөө юм жижиг юмнуудаас л эхэлж байгаа юм чинь тий тэгээд мэдээж манай хүний хувьд агсан тавиад зодоо зөхиод тэгдэггүй харин арх уухаараа ингээд нөгөө нэг өвгөн ихсэл тэгэл ядаргаатай ингээ урд ирээл ингээл
гэдэг нөгөө өөшл гуугаал эсвэл нөгөө нэг гоншгоноол эсвэл уйлаал тий. Бас ингээ 9 жор ийм сонин найрч гаргангууд миний бүр дотор арзан манай аавын хувьд бол аюу агсан тавьдаг цоддог ингээ юм шидэлдэг хүн байсан байхгүй. Тэнгүүт нөгөө би зүгээр даварцсан л юм да. Одоо ингээ бодохоор яг хэрвээ тийм үйл гаргадаг бол би нэг бие хураах ч юм уу тий. Нөхрийг агсан тавьдаг бол тий. Нөхрийг агсан тавьдаг гэсэн. Тэгтэл чи нөгөө бас нөгөө арай өөр нэг хүн ингээд ангууд би дээрлэхийг хандлагатай. Тэгсээр байгаа л яг өнөөдрийн төвшнөөс ингээд доошо харсан чинь би амар дээрлэх үү, амар бардам, амар ууртай тий захирангуу. Тэгэл энэ зүйл чинь ингээд нэг жилээс эхлээл 2 3 5 дахь жил яваад ангууд манай нөхөр хөрх юмста өөрийгөө хураагаад тэгэл ааш нэвтэрсэн юм шиг л. Тий. Тэгээд яг хуу мэдээж архичуун хажууд амьдарч байгаа хүн аягүй хэцүү гэдэг бол би зүгээр одоо ингээ харахаар би өөрөө амар буруу ингээ халамжгүй тий муухай ааштай тэгээд нэг ууж ирснийг төвчж чадахгүй ч юм уу тий иймэрхүү зүйлүүдээс болоод улам нөхрөө ингээд архи руу түлхсэн болоо гэж боддгийг. Гэхдээ мэдээж тухайн үе залуу хүн байсан тэгэл уучлах мочлох зөндөө гарч байгаа шүү дээ. Юу гээл энэ амьдралыг ингэчгүй биш архичуун аавтай байсан юм чи одоо би энэ амьдрал ямарсаа архичуунтэй суухгүй гэдэг дотроо тийм юм байсан чинь бодолтой байсан чинь нөхөр архичин. За тэгтээ энийг бол би архичин гэж тухайн үед харахгүй шүү дээ. Тийм ингээл ажил мэргэжлийн онцлогч гэсэн яг нөгөө архи уух тийм нөхцөл бүрддэг тийм ажлууд хийдэг байсан байхгүй юу? Айгу олон хүмүүстэй харилцдаг. Тэгээд урлаг соёлын хүмүүс болохоор ингээд уух юм аюух гарч ирнэ. Тэгэл тухайн үед би өөрөө бас тийм ажил хийж байгаа юм чинь гэдэг. Угаасаа ойлгоод тэгээ имдээ гэж явсаар гал дамжирсаар гал ерөнхийдөө яг энэ байдлаар хүрсэн. Тэгээд манай хүний хувьд бол бас нэг нөгөө арх уудаг хүн болгон өөр ах л та. Тэгэхээр бүлийн амьдрал ч гэсэн өөр. Тэгээд миний хувьд болохоор манай нөхөр болохоор аюух тийм өөр тавьдаг гэсэн. Ерөөсө санхүүгийн хамаарлалд аюух оруулсан. Ерөөсө өнөөдрийг хүртэл одоо сүүлийн 10 жил хүртэл бол ерөөсөө их бага хэмжээгээр үр тавина. Тэгээ битэрс нөгөө нэг дөнгөж амьдрал эхэлж байгаа болохоор нөгөө түрээсийн байруудаар их амьдардаг байсан. Тэгээд түрээсээ хүртэл өгөхгүй 2-3 сараар хураагдцсан. Өгцөн гэж явж итл нэг өдөр ингээл байрнаасаа хөөгдөг ч юм уу тийм. Тэгэл хөрч өөрөө өгцөн гэж хэлдэг байсан юм байна шүү дээ. Маань хөр өөрөө нөгөө нэг гэр бүл нөгөө санхүү манхүү байрал ингээл одоо яадаг байсан баггүй тухай чинь би ч нөгөө дөнгөж 20 настай манай нөхөрт надаас 4 5 ах байхгүй юу. Тийм. Тэгээ би 10 төгсөөл яг цуг хамтны газар ажилд ороод танилцаас гэр бүл болсон. Тэгээд эхний ээлжинд бол ерөнхийдөө яг ингээд нөгөө санхүүгийн асуудлууд ихсээл тэгэл байрны түрээс хүртэл өрөндөгөл тэгээ нэг ороод ирэнгүүт зурагт алга болцсон зурагтай ламбард нь тавьчихсан тийм тэгэл нэг иймэрхүү маягаар тэгээ хоёр жоохон ялах хүүхэдтэй байсныг хэлэхгүй сүултээ гэрийн амраа орсон байж тээ гэрийн амраа ороод ламбардаж уугаад тий за тэгээ сүултээ цалин аваад манай нөхч аягүй өндөр цалин уулна авдаг тухайн үедээ тэгэл тухайн үеийн бас 5-600 мянга бол тий өндөр штэ тэгэл надад цалин авлаа гэж нэг 100 200 өгдөг байсан бол сүүлдээ 50 мянга болоо сүүлдээ өгөхөө болол тэгээд цалин ч орж ирэх болцсон байхгүй. За тэгээд би өөрөө нөгөө бас ингээ 8 хийдэг тий бизнес хуваараа юм аюух олон жил хийцэн. Тэнгүүт миний хавь орчны бүх хүмүүсээс бас ингээ мөнгө цэлдэг. Бүр айгүй хэцүү. Тэг яг тухайд өөрөө ингээд нөгөө миний хажууд байгаа хүнээс юм ингээд эргэн тойр миний сайн таньдаг. Тэгээд нөхрөөдөө ядчих хат хүмүүс айгүй сайн л та бас ингээд битэр ч бас нөгөө мууга мэддэхгүй шүү дээ. Дүр эсгээл те. Дүр эсгээл явж исэн тийм. Тэгээд битэр ч айгүй гоё харилцаад айгүй гоё гэр бүлгэж яадаг. Цааталтай юу бүжгэнж байгаа мэдэхгүй. Тэгэл явахтай нөгөө манай нөхөр ч бас үгийн баялаг сайтай хүн чинь ингээд энэ гадагшаа шүү дээ те. Тийм мөнгө зээлээ явчихна. Нөгөө хэд нэг хөрх яг бас тэрэндээ өгөөд идэгсэн юм шиг байна. Нөгөө навдад мэддэхгүй тул зээлчээр 7 хоноод өгчигээл нөгөөдөгтөө өгөөл тэгэл дахиад эсвэл өгчдөхгүй дахиад нэгнээс навж нөгөөдөгт нөгөөл ингээл тэгээд тэр олон хүмүүс чинь нэг өдөр л бас өгөхгүй юмнуудыг гараал ирж штэ. Тэгээд над дээр ингээл нэг нэгээрээ цовж ирж байгаа байхгүй. Тэгээд асуудал үүсдэг байсан тий. Тэнгүүд л асуудал үүсээ. Сүүлдээ тэр зүйл маань яасан гэд ингээ одоо ингээ бодохоор би тэр нөгөө хүрээлэл найз нөхдөсөө бас зайгаа авах. Мэдээж нөгөө нэг эхлээд яах гэж хүсэн юм бэ гээл те ингээл ингэж байгаа сүүлдээ нөгөө хэдтэй нөгөө буруутангийн нөхрөө биш нөгөө хүүдийг бас болгоол та нар өөдгөө те ингээ хөөд инээс ч болоо ингэж ингээ сүүлдээ муудалцаад хэрэлдээл тэгэл мөнгнөөс болвол тэгээ сүүлдээ ажиллаач хийж чадах байсан шүү те өрөнд ороод тэгээд одоо ингэж даамжирч явсаар хагаад ер нь нөхөр нь ямар байдалд хүрв? За тэгээ нэг нүгэ хэлэхэд л
шоронд орсон шүү дээ. Бас 5 6 жил шоронд суусан шүү дээ. Мөнгөний л асуудлаас бас суусан. Мэдээж аюу олон хүмүүсээс зээлсэн. За тэгээ мэдээж хувийн санхүү бол ингээд зохицуулаад би бол нөгөө 8 ээжсэн. Ууж байгаа үедээ ер нь зохицуулж бодоол яваад энэ тэндээс нэгээс нь аваад нөгөөд нь өгөөл, нөгөөгөөс нь аваад нэгэнд нь өгөөл. Тэгсээр хаад бүр нэлээд том асуудал үүссэн байна шүү дээ. Нэлээд том асуудал үүссэн. Тэгэнгүүт би өөрөө бас яг нөхрийн тэр зүйлийг бас яг өөрөө эдэлж байгаа байхгүй юу. Одоо би мэдээж тэр зүгээр ургаад байхгүй тухайн үед 8 сайн байсан боловч те мэдээж би өөрөө бас 6 7 банкны өртөө нөгөө бараа авч татна те тэгэл түрээсийн байранд амьдрын 2 нялх хүүхдээ сургууль цэцэрлэгийн мөнгө л зөндөл. Ер нь яг гэрийн бүх юу миний толгой дээр л байсан л да. Тэгээ нөхөр бол зүгээр ажил хийж байгаа, төрийн албанд ажил хийж байгаа, зангаа зүүцэн. Тэгэл нэг л их соёлтой өнөртөө бас анхлуулсан, бижакс ч өмсөн гоё залуу. Зангаалаа аргачин гэдэг шиг тий. Өглөө гараал тэгээ машинтай, жолоочтой өдөө гараал нэг гоё ажил руугаа яваал нэг цэмцгэр гоё гараал явна. Орой ирэнгүүт нөгөө өмс суудсан шороотоос хил амшилсаа өсчүүлсэн, арх өнөртүүлсэн, тамхи өнөртүүлсэн мөх амьд орж шээ. Би болонгууд пөөнийсээ хар одоо тахтай зах дээрээ зогсдог хүмүүс ямар байдгүй. Хамаг ямаа давхарлал өмсөө. Одоо гоё ганган хувц гэж байдгүй. Ямар сандаа одоо ингэ батсан чинь би ерөөсөө эндүүддэг хувц авдгүй юм бэлээ сонголт нь. Тэр бол нөхрөөс одоо гин гэр бүлээс л болж байгаа байхгүй тий нөхрөөс жоох одоо энэ архины яг нөхөр дандаа л нөгөө нэг шууд аваад угаагаад угаагаад өмсдөг зүйлүүд ингэ сонгосоор байгаа. Гэсэн чи одоо ингээл харсан чинь ерөөс дандаа нөгөө эндүүддэг юм ерөөсөө юу бод бүрт сонголт нь тийм хүртэл болчихсон юм. Бүр ингэ цаанаасаа юм шиг тий. Тэгээ надад тийм гоё ганган хувцлагч өөрийгөө бүр орхитуулсан. Тэгээл тийм хувцтай бид хоёр ч хоёр өөр ингэ энэ тэнд заримдаа бас нэг ингээд найз нөхдөдөө уулзах шинжээл те янз бүрийн баяр ёслолын хувцснаас болж хичээл сандраал тэгээд тэр чи аав ихээр бас санхүү авахгүй тэгэлстэй байгаа юм ангал цэмцгэнэ. Тэгээ би уурлал чи юм гоё гангаа явдаг би юм пөнис явдаг гэж бас тийм чинь хэрүүл юм бас нэг болдог. Тийм шүү дээ. Яг үүндээ гаднаа гяланцаг дотроо паланцаг байсан биз дээ нөхрийн хувьд бол те гаднаа зүгээр сайхан өнөртөөс өнөртүүлсэн зангаа зүүцэн гонж өмсцэн те тэгээд ажлынхаа өнөр дарахгал бохи чинь банк бодлоор нь хийсэн. Яг үнэндээ бохинд архины өнөр дарагддаггүй шүү дээ те угаасаа айгүй муухай өнөртэй байдаг. Тэгээ таны хувьд нөхөр нь ингээ арх угаад яг энэ хүнд үед тийм ээ үр ширэнд оруулж байна. За тэгээд та хоёрын харилцаа бол бүр авах юмгүй л байсан бах тий. Байнгын хэрүүл маргаантайж байдаг юм уу? Тэр үед таны мэдрэмж ямар вэ? Ер нь та юу яг ямар мэдрэмжтэй байв? Юуг туулав? Сэтгэл санаа нь ямар байсан? Ер нь бол би өөр зүгээр салъя л гэж бодчихсон. Яг хүүхдээ нэг хоёр дахь хүүхдээ одоо би ерөөс 2 хүүтэй л дээ. Хоёр дахь хүүгээ гаргаал ер нь салъя даа л гэж бодчихсон. Яг тэр манай хоёрын чинь баг нэг нь 4 настай, нэг нь 7 настай ах, 6 настай, 3 настай ахт тийм сургууль дараа ороо гэсэн. 6-тай 3-тай ах шоронд орсон шүү дээ. Тэгээд яг хүүхд нэг 2 нас хүрч байгаад би салъятаа гэж бодож байсан юм баг. Тэгсэн чи яг ийм асуудал үүсэл нэг байдаг шүү дээ. Нэг салж нийлж чадахгүй. Тэгээ манай хүн ч аяг хэцүү. Яг ингээд архи уухгүй үедээ бол бас аягүй сайн. Айгүй яриа хөөрөөтэй тэгээд халамжтай бас их сайн. Манай аа бас тийм хүмүүс их сонио. Тэг яг адилхан. Яг нэг үйлдэл зан нь өөр боловч ингээд архичун болгон тийм байт юм болов. Тэг айгүй тийм сайхан ааштай бол. Тэгэл айгүй хөөчлөлгүй. Ерөөсө тэр өөрөө нэг өргөмөл тэгээ бас хаягдаж үдсэн болохоор хүнд хаягдах тийм юуг юм бэл. Яа ойлгоч шүү дээ. Хүнд нөгөө нэг хаягдахаас айгүй хайдаг. Тэрийгээ дандаа ярьдаг. Чи наа бити хаяараа гэл. Амаргүй. Тэгээд би ч нөгөө бас айгүй өрөвчөө. Тэнгүүт нөгөө сэтгэлийн нэг юу тийм байд юм аашаа. За гэл. Тэгээ 2 настай байхад нь тий ер нь нэг хаях айгүй тийм хаях жоох ингээд салах айгүй байсан болж би бас чадахгүй. Өөрөө бас амьдрал яг тийм хатуутууд тулцсан ээж аваараас салцсан тий. Ээж аваар ч нөгөө нэг салаад хэдхэн жилийн дараа аав минь бас нас урсцсан. Би бас яг юм хагцлыг бас туус уучаас бас чаддгүй мөлий. Тэгээд өнөөдөр уралдаал тий. Тэгээд яг ингэж ярангуут нь өрөвтчдөг. Тэгжсэн чи яахтай хүү 3 нас баг хүү 3 нас хүрч байхад яг яалтж байхгүй яг өөрийн хийсэн гимний үдлийн үр дагавар гэж байдаг юм байлээ тийм хүмүүс өөрийн паналжаад арх ууж байгаа айл уулгаж байгаа тамга тэмдгийг бас нэг компанид ажиллаж байсан учраас тамга тэмдгийг ашиглаад бүх юм ингээд овлагтаад авцсан. Тэгээд мөнгөний өрөнд оруулаад манай хүн хүмүүсээс болоод бас
өрөнд орсон, шоронд орсон байхгүй юу? Тэгээ энэ ч одоо арх уснаас л үүдэлтэй шүү дээ. Арх уснаас үүдэлтэй. Тэгээд нэг өглөөс ирсэн чи хамаагүй минь байрцсан байр бид хоёр бас нэг байранд амьдэрсэн хадам ээж аваа хоёр бас нэг байр одоо та хоёр болтол ингэж төрөсөр явах уу байранд амьдэр гээд. Тэгээд тэндээ 1-2 жил амьдэрч чадгаа барьцаалагдаад машин тэр бүхэн барьцаалагдаад. Тэгэл шүүх хурлуулал за гайгүй бах та гэсэн чил 5 жил авалт явцсан шүү. Тэгээ мэдээж таны хувьд энийг сонсох хэцүү байсан байна. Айгүй хэцүү байсан. Тэгээд яах нь сална яг энэ хэрэг би өөр ингээд байсан бол за шоронд орцсон. Одоо ингээд бүх юм даас одоо салыгээс болно л да. Тэгсэн чинь хүний яг өөрөө туусан тэр юг мэддэг учраас яг хүний ийм үед энэ хүнийг хайж болохгүй шүү гэдэг тийм бас нэг суур юм байх шиг байгаа юм. Тэгээд хэцүү байлаа штэ тий. Одоо яг ингээд мэдээж хэрэг маш хүнд хэцүү тулаад хүүхдээ 2 настай байхад нь салъя гэж бодож байсан чи 3 настайд нь нөхөр нь шоронд орчиж. Тэнгүүд за би чинь хүнд үед нь хайж болохгүй шүү гэдэг юм байгаад байна те. За би хүнд үед нь хайчвал болохгүй. Яг шоронд орчлоо 2 бага насны хүүхэдтэй үлдлээ. Тэгээ яаж амьдрав? За тэгээ би яг ингээ амьдралаа дүгнэх юм бол миний арх уужсан амьдрал ч гэдэм үү аав маань нас орсон ч гэдэм ээж аав маань салсан ч гэдэм ингээ тэрийг аюу хэцүү гэж боддог гэсэн чи миний хамгийн хүнд хэцүү яг шоронд исэн 5 жил. Одоо ч бодтiin. Нөхөр нь шоронд байсан 5 жил. Шоронд орсон 5 жилд ёо би ста энэ амьдралыг те дахиад хойш хүмүүс бити үзээсэй л гэж бодсон. Яагаад вэ гэхээр хичнээн ингээ төрөсөн байраар амьдарч байсан. Тэгээ одоо ингээ нөхөр шоронд орсон. За тэгээд би хэлжсэн ш нөгөө найзуудтай нөхрийг шоронд одоо юу гэдэг битэрийн амьдрал нөгөө нэг муу гэдгээ үзүүлэхгүй гэж айгүй хиймэл дүртэй явцсныг хэлэхүү. Тэгээ манай нөхч юмс өөрөө жоохон нэр хүндтэй ажил хийдэг байсан болоод тэр одоо хүртэл зарим хүмүүс мэддэггүй шоронд орсныг тэгж нууж чадсан. Тэгээд яг нөгөө талыг ингээд миний амьдралыг харахаар би одоо энэ гой түүцнүүд биш л дээ. Хууч нэг төмөр юм түүцнүүд дээс нэгдүгээр хороол ингээл зам дагаал, 10 дугаар хороол зам дагаал нэг юм өнгөнгийн төмөр түүц. Тим ер нь бол 2-3 жил амьдэрсэн. Яг амьдрах орон гэж байхгүй болчих юм л ч дээ юу сонио. Тэгээд нөгөө ээж дээр ч юм уу мэдэр ч юм очивол болох л доо. Гэтэл нөгөө цаана яснаасаа энэ нийтдээ ингээ муугаа харуулахгүй шүү гэдэг зүйлийг мэдээ түүцэнд тэд нэр амьдруулахыг хүсэхгүй. Гэтэ би нөгөө яах гэж түүцэнд амьдарч яана гэхээр би тэнцэн ингээд ажил хийх гэж штэ. Тэгвэл энийг би мань 2 хүүхэдтэй жижигхэн ч нэг 8 эргэлч гэдэг. 8 эргэлээ бараагаа зарыг гэд ингээд тэгээд түүцэнд амьдраад мэдгүй айгүй сайн орлого идэгсэн штэ. Бүр айгүй сонин ямаг л станаар харж утсан юм шиг. Нэр бүр амар сайн орлого идэгсэн. Тэгээ хүүхэд 3 настай 6 настай хүүхдийг би дэлгүүрт түүцэндээ үлдээгээд өөрөө бараагаа зөөдөг. Тэр үед чи одоо нэг шиг такси гэж байхгүй. Нэг шумын автобуснууд байдаг. Тэгээд 1-р хороолоос би Динжин мянга автобусанд суугаад Динжин мянгасаа нааша бараагаа заримдаа автобусанд битүү. Юу нөгөө хоёр ингээд том цүнхтэй ингээд орох морч чадахгүй шүү дээ. Тэгээд Динжин мянгаас наашаа зам дагаад Баянбүрдийн юугаар алхаад 1-р хороол ирдэг. Хоёр том цүнхтэй. За тэгээд за энэ ийм амьдрал зөндөө хүмүүс туулсан юу хэцүү идэв ингээл гэж бодгол ах л та. Гэтэ би залуу хүний хувьд бол тий хүүхэд 3 настай гэж би 23 настай л байсан байхгүй. Тэгээд шүн ингээл болно. Өдөр нь бол яг ингээ ажиллаа игээл түүцээр юмаа заараал ингээл. Яг шүн унтах болохоор чинь тэр чинь галгаа малгаа юуч байхгүй. Тэгэл жижигэ одоо нэг үлээдэг нэг юм жижигэн дөрвүүлжин синс хүнжил талаа хөлөндөө хийчихэл гуруула хөлөө тэрлээ одоо хөлнөөсөө дулаацах ингээ бүгд дулаац тийм лээ штэ. Тэгээ хүнжлээ нөмрөл гурал амар халуун. Мэдгүй бид гур бас тэгээ аавгүй мөртлөө гурал амар ажралтай байсан юм байлээ. Одоо яг ингээ бодохоор тухайд надад амар хэцүү. Гэхдээ би хүүхдүүдэд тэр зүйлийг харуулах бичиж амьдэрсэн. Айгу тисэд явсан. Тэгээд найз нөхдөд болохоор манай хүн мөнгө олохоо гадаад явцсан гэлцэн. Гадаад явцсан мөнгө өгж байгаа хүний гэр бүл ямар байх вэ гэхээр бас гайгүй байх хэвээр. Тэг гэрээ үл хүмүүс зааж өгөхгүй. Гэр штэмний түүц чинь тэгэнгүүтээ аюух гоё үнэтэй хувцас авч өмснө. Хүүхдүүд аягүй сайн авцлна. Тимэнд бол нөгөө орлого аягүй сайн. Тэгээд аягүй би сайн орлоготойсэн гэд тэгэхэд чаддаг байсан байхгүй. За тэгэнгүүт нөхрийгөө бас шоронд иргэнэ. Нөхрийгөө шоронд ирэхийн тулд зүгээр нэг одоогоор бол ингээд 100 сая сармалаа явуулчихлахгүй. Тухайн үед бас шорон аягүй хэцүү байсан. Тэгэл яг нөхөртөр эргэлт ирж байгаа бол шоронгийн тэр өөрийнх нь ойр тойрны хид хідэн хүмүүсийг бас эргэх шаардлагатай. Бас л тийм нэг сэтгэлийн манай хүн ч өөр бас тэнцэн хүмүүсээ татсан. Тэгэл тэр нь тамих энд носоо амьс энд цайгаал ингээл бас давхар цай юм. Тэгэл тэр болгоны би тэгээд тухайн шоронд 3 сард нэг удаа иргэдэг.
хоёутай байдаг бол би сар болгоо иргэдэг гэсэн. Тэгээ бүр сурцсан. Нэг сар 10 хоног болчвол цуг байдаг хүмүүс нэг ихнэр чагаад ирэхгүй нэ ихнэр чагаад ирэхгүй нэг цуг хүлээдэг болсон. За тэрийг ирэхийн тулд маш их санхүү хэмжээний юм орно ш бас тий. Тэгээд энийг хийхийн тулд ингээ нэг хүчээр юм гэж амьдэрсэн болохоор тэр надад амар хэцүү. Яг өөрөөрөө байж чадаагүй. Тэгэл ер нь маск өмсөд амьдэрсэн юм шүү дээ. Яг дотроо болохоор бүр ингээд амар хүнд хэцүү тий. Шаналлтай, зөвхөрлөлтэй. Тэгээд тэрийг хоёр хүүхэдтэй харуулахгүй, бас өөр хүмүүст харуулахгүй. Тэгээд гадаад явцсан. Тий. Аав гадаад явцсан. Тэгэнгүүтээ яг одоо түр хэлжсэн шүү дээ. Миний аав арх удаг байсан ч эсвэл одоо өөр хүнд хэцүү амьдрал байна да гэжсэн боловч хамгийн хүнд үе маань нөхөр шоронд орсон үе байжээ гэж. Тэгээ одоо мэдээж нөхөртөөгөө ингээ харилцааны маш хүнд асуудал байсан. Нөхөр нь арх уугаад үр зээлэнд орсон, сүүлдээ өөрөө ч асуудалд ороо шоронд орсон юм байна. Ер нь та нөхрийгөө хэр үзэн ядаж нөхөртөө ууралж ингэж бухимдчихв яг тухайн үедээ. Мэдээж амар үзэн ядаж шүү дээ. Би энэ хүнтэй сууг. Надад сонголтууд байсан тий. Би нөхрөөс өөр хүнтэй суух боломж. Мэдээж ингээ намайг гуйгаал юм уу би ингээ өөрөө сайн тийм хүмүүс нэг надад яг бас хоорсон л да. Зүгээр мэдээж таалагдсан хүмүүс нэг хоёр байгаа шүү дээ. Тэрнтэй суудаг байж, энэтэй суудаг байж тий. Эсвэл би айгу яаруу гэрэлсэн. Тэгээ юу ч болоогүй хат ингээд 1-2 жил ч гэсэн ингээд гоё үерхэж мүерхээ танилцаад ингээд суухгүй яагаад ингээд яарч өгөл харамсах үеинүүд айгүйх байсан. Тийм тэгээд мэдээж 1 жилийн дараа бол үзэн ялт эхлэв л дээ. Мэдээ тодорхой хугацаанд за би шоронд орсон үед нь бол яахт ч нөхөр үзэн ядаагүй шүү дээ. Айгүй өөрөвдсөн. Өөрөх нь амьдралыг мэддэг болохоор тэг би нөхрийн үед болохоор өөрөө нэг хүмүүс тулхтуулаад бас ингээд алдаад орцсон учраас би нөхрийг нэг буруутгдаггүй. Гэхдээ мэдээж арх ууснаас болоод ингэсэн гээд харин шоронгоос гарч ирснээс нь хойш би бүр амар үзэн ядалт гэсэн шүү дээ. Айгүй сонирхолтой. Тэг яасан гэхээр шоронд би 5 жил бас тэр чинь би өөрөө зовж ээж тэр хүнийг иргэд тойрол тэг өөрийгөө бас айтайхан байлгаад гэрүүлээ авч яваал ингээл байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь шоронд байх хугацаанд бол би өстө гараад нэр ийм хэцүү чамайг зовоолоо тэг залуу насны чинь ингээд зовоолоо ийм туулууллаа. Өстө гараад би өстө жаргаанаа л гэл тэг мэдээж тэр чинь 5 жил урт хугацаа шүү дээ. Тэгсэн чинь гараад амлалтандаа өрөөгөө дахиад арх уусан. Жил дотор бол өстө бүр амар архиусан. Нөгөө нэг шоронгоос гарлаа гэж хүмүүс дуудаал бол амар хэцүү. Тэгээд би шоронгоос гарахт нь бүр хэцүү амьдэрсэн шүү дээ. Тэгээд түүцэн амьдраагүй ч гэсэн яг дэнжин мянгад нэг хашаа байшаа авсан л да. Тэгээд дэнжин мянгад нэг хашаа байшаа аваад тэгэнгүүт би бас бүр ингээд ягаад үзээ ятсан гэхээр яг нөө тэр амлалтандаа өрөхгүй дахиад арх уугаал дахиад ингээд дампуурал. Тэгээд би нөө наран туул руу бас 8 яг миний анхны 8 эхлэх юм чинь тэр байхгүй юу. Наран туул руу хоёлаа тэрэгэн дээр ингээд кетчуп мэчуп тухайн үед юу зарагддаг байсан юм түүж өглөө нь очиж түүж одоо нөө бөөндөж аваад ингээд зардаг явц зардаг. Тийм байсан аахгүй. Тэгсэн чинь тэр мөнгөний маань бас идэж угаал. Цуг 8 аягаал бас архитаал тэгэл айгүй хэцүүсэн шүү дээ. Тэгээ би өнөөдөр хүртэл ингэж хичээсэн байхад тий гарч ирж байгаа намайг зовоолаа. Тэгсэн чинь нөгөө нэг амлсан юмнууд нь байхгүй ингэнгүүт шоронд авах хугацаанд найчдаг байж гэл эргүүлээд нөгөө нэг харамсаал амар их зарцуулсан юм цаг хугацаа мөнгө санхүүтэй би сэтгэл бүх юм чи харамслаа дүр. Тэнгүүд үзэн ядалт эхлээл. Тэгэл би яста 1 жилийн шоронгоос гарснаа 1 жилийн дараа явъя гээд хашаа байшингаа дэнжин мянга тавсан хашаа байшингаа барьцаан тавиад солонгосын виз хөөцөлтөд тэгсэн чинь нөгөөтгөө ер нь солонгос явж салах гэдэг шүү дээ. Би бас шууд ингээд салж чадахгүй. Тэр чинь ч гэсэн өөр ингээд өрөвдүүлээд идэг болохоор би солонгос явъя. Өөрт нь бол би ингээд солонгос явж мөнгө төгрөг хийе амьдралаа дээшлэл одоо бол ингэж амьдрна гэж байхгүй. Миний нөө арга нарийнсч байхгүй. Шууд салыг гэвэл бас өөрийнхөө нэр хүндийг ч гэсэн бодоол тэг эхнэр нь хаяа явцсан гэж хэлүүлэхгүй гэл бас тухайд. Тэгсэн чинь хашаа байшингаа тавиал визэнд орсон чинь олигтуулчихдээ. Тэгээ орон гэрг болцсон дахиад. Тэгэл ээж хаа нэг дөвөнд очиж амьдарч ирсэн. Тэгэл тэр хугацаанд бол арх угаалсан. Таны үзэн ядалт ер нь ямар байв? Нөгөө одоо ингээ хорсолтой үзэн ядал бүр юунд нь бүр илүү дургуутсан. Ерөөсөл одоо ч гэсэн тийм шүү дээ. Одоо манай дүү арх ууд юм уу? Манай ойр дотны хүн арх уугаад ингээ зүгээр нэг арх уусан хүн гэл харахаар арцгас гэл явчихдаг шүү. Тэгэл зүгээр шууд уур хүрээ. Тэр хүн надад яачихгүй шүү дээ, тий. Зүгээр л үнэртүүлээд юм ингээ нүдэн талмаараа л ороод ирэнгүүт арцгас гэл тэгэл тэр хүнийг таньдагч уу таньдууч ингээ загнамаар санагдаал уур хүрмээр санагдаал. Тэгээ би нөхрийг бол бүр үнэхээр голоос үзэн ядсан бүр. За үзэн ядна гэхээр яадаг вэхээр ингээд нэг хараалын үг мөч нь цөрчт юм бэлээ. Ер нь бол ингээд нөгөө яшиг бүр ингээд
тоохоо болчих тийм ээ. Одоо юу гэдэг нь хатуурхаа тоохоо болоод хөндөрөөд тий бүр сэтгэл бүр хөндөрч сэтгэл хөрөөд мэдгүй миний үзэн ядалт бол яг тийм басан. Тэгээ энэ нийцтэй яавал яахч гэж надад хамаагүй. Тий надад хамаагүй. Ерөөсөө тэгж жагаад баг үхээсээ ч гэж бодож байсан. Яг миний нүгэл ингэж муу явж яаж чаар үхээс хүчүүлээд ярихууж байгаа л үтсэн л билнэ зү ямар хамаатай юм. Тэгэд ерөөсөө л тэгэд үхтгүн бил шүү дээ гэдэг байхгүй. Тэгээ ерөөсөө бүр ингэж бүр голын дургу үргээд тэгэл мэдчихгүйсэн. Одоо бүр Тэгээ энэ үзий ядалт ер нь та хоёрын харилцаанд яаж нөлөөлөв сүлдээ? За сүлдээ тэгээд битэр чинь тэг зурлаж бас тэгээд визэнд ороод нөгөө нэг олигтуулсан шүү дээ. Тэгэнгүүт чинь салахгүй айгүй ядаргаатай өстө зурлан. Тэгээд мэдхгүй тэгэл уучлал гуухан чихийн, би ч өшөөхөн чихийн. Тэгээд сүлдээ бол ерөөс яг нөгөө хүүхдүүдээ хоёр хүүхдээ бодоол зүгээр зурлалцчих юм билээ. За ерөөсөө ер нь дээвэр доо. Яг нэг харахад эхнэр нөхөр өөр хүүхдүүдтэй харилцаа бол хоёр тийш олцсон. Өөр хүүхдүүч мэдтiin. Тэгээ бүр манай том бол бүр заримдаа уугаад ороод их нэг агсан тавьдгүй учраас бид нар ч ерөөс ингээд нөхрийгөө архиусан үед нь сайн дэрлэхэж авна шин. Тэгээ манай хүүхд хүртэл ингээд зууралдаал хөрхи ставыг том болж байгаа даалнаа гэл ингээд бас миний өмнөөс ингээд өмөр. Тэгээд манай хүн ч яг зодохгүй ч гэсэн нэг эрэгтэй хүн ч нэг уухараа шилчгнөр сүлдээ зан хувираад ингээд гар хүрэх юм шиг ингээд далааж малаадаг. Бас толгой молгоор нэг хоёр зогч хилдэг. Түлхэж мүлхдэг болчих эхэлсэн байхгүй. Тэнгүү тэр нэг манай хүүхдэд зодж байгаа харагдсан шүү дээ. Мэдээч ингээл чанга дугаараад тэнгүүт чинь хүүхд хүртэл ингээл урдуур ороод хаагаал жоохон хүүхд чинь тэгэл аавыг стаалнаа гэл. Тэгээ манай хоёр хүртэл бүр үзээ ад зээж хадалд орцсон. Тийм болцсон байсан ш нэр. Тэгээ сүүлдээ бол битэр чинь нэг 2 жил салж үтсэн ш бас. Тустай амьдэрсэн байна. Одоо боли ер нь тустай амьдрээ гэд. Тэгээ яг мэдээж тэр чинь шууд ингээ манай нөхөр бас нэг шийдвэр гаргаад ер нь жоохон хэцүү болоод ясна өөрийгөө ойлгосноо нэг юм ачаад яваад гисч нэг орой ирсэн чинь. Тэгээ яг тэр хооронд бол битэр чинь салъя тий. Ер нь тэгтээ тэр салгаас өмнө бол нэг дээвэр дор байгаа мөртлөө айл хэдийн бие сэтгэл бол холдсон байсан байна. Тэр нь нэг хэр удаа үргэлжилсэн? 1 2 жил 3 5 6 жил үргэлжилсэн. Оо хоёр тийш айл хэдийн болсон. Хоёлаа тустай он. За. Тий. Зүгээр л нэг дээвэр дор байгаа. Дээвэр дор. Тэгэл яг харахад хүмүүстэй байл хоёлаа зүгээр бүр тэгээ зүжиглээ сурчт юм шүү. Бүр ингээ цаанасаа заагдцсан юм шиг. Яг ингээ хүмүүс хүнд муугаа харуулахгүй гэдэг. Дүр ээж мэж одоо ингээ хин чи ингээ хамаатан садан ингээ яг нэг гэр бүл. Тэгээ манай ч өөр ингээ яриа хөөрөө. Тэгээ би ч гэсэн бас цуг дагаад дуурайчдаг юм билээ тий. Яг л ингээл инээж чанаагаар зүгээр байгаа юм шиг. Хүүхдүүд бас сайн мэддэг. Тэгээ 2 жил ингээд тусдаа байсан байж тээ тий. Тэгээ нөхөр чинь ингээд нэг өдрөл бүх юм ачаа явцсан. Тэгтээ тэрнгүү 5 6 жил бол бүр холдсон. Бүх юм гэж хөрхи хоёлаа түрээсийн байранд амьдэрсаар л ирсэн сая сүүлийн 10 жилийн өмнөх юу штэ тий. Тэгт чин түрээсний байрнаас нөгөө нэг хүнжил гуцаач ирээд авчингууд ингээд бас ингээд зүрчт юм бил штэ тий. Бас палгийн эвгүй билээ өөрөө нөө би хайж үзээгүй. Тэгсэн чи яг хаягдчих үзсэн чи амар эвгүй. Тэгээ яг нэг талдаас тэр аягүй том шийдвэр исэн бэлээ бас манай хүнд мэдээж арх ууж байгаа те тэр чин бас хүмүүсээс асууж байгаа одоо яах вэ яавал дээр мэрүү гэл те тэгээ би тэр ч гэсэн ингээд нэг одоо сургалт мургалтуудаар ингээд яваад гэж жахт чи ер нь бол эхний ээлжинд та ийм хүнд хэлбэрт орсон ер нь жоохон тусдаа нэг хэсэг гэж өөртөө үнцийг нэг жоохон мэдрээд те сайн сайхан юмнуудыг олж харах тийм цаг хугацаа хэрэгтэй юм биш үү гэдэг зөвлөгөөнүүдийг бас авч ирсэн. Тэгжсэн яг тэр зөвлөгөөнүүд хүрснөө бэлэн байсан уу манай үнч гуцаа аваа явцсан би за өнөөдөр эсгэлээд өөр амьдрнаа гэл ингээд шийдвэр гаргаад нэг 2 жил нэг салон ажиллаулаад мөнгө зөнгөөр хураагаал ер нь тий нэг гэр оронтой болъё гэл ингээл явсан чинь манай хүн тэнд ч гэсэн гэхдээ манай нөхөр одоо ярьдэн ш би айгуу сонс чам шиг тийм шийдвэр гаргаагүй ш цаста айгуу сайн их нэртэй суучих гэж 2 жил хайсан гэсэн чинь одоо ярьдаг байхгүй тэгээ би инээд тэгээд яагаад чамд олдоо бол гэсэн чинь харин мэдэх бүст олдог биш юм бил ш манай ихнэр ааштай айгуу сайн бил. Одоо ярьдаг байна. Тэгэхээр та хоёр ер нь хоёр талд байхдаа ер нь бас нэг юу илээ гэж бас биенийхээ үнцнийг бас мэдэрсэн. Би нэгээ те юу илээ гэж бодсон. Гэхдээ нэг гол чухал зүйл байгаа штэ. Одоо эргээд нийлцсэн юм байна. Би бодохоор те. Тэнгүүд эргээд нийлэхэд таны нөгөө үзий ядалт, гомдол, хорсол те бүр ингээд бүр тартагтаад болцсон байгаа шүү дээ. Бүр маш их байгаа. Тийм. Гэтэл яаж тэгээд нэг эргээд нийлийгээд бодчихвоо? Яагаад нийлчихв? За тэгээд салах 2 жилийн хугацаанд дотор бол ерөөсөө тийж амьдралдаа үзег юм билэ. Нөгөө шоронд байхад нүртэл цуг хоёлаа 1 сар болгон уулздаг гэсэн тийм. Тэгт чи ерөөсөө нөгөө нэг
тийм 2 жил тусдаа жил 8 сар л да. Тусдаа бүр ингээд бүр шал 2 өөр ертөнц ингээд амьдралдаа үзэж байгаа болохоор харин жоохон хэцүү санагдсан. Эхний хугацаанд бол яг өгүүлэгддэв юм бэлээ. Тэгээд нөгөө үнцнээ мэдрэх гэдэг юмыг тэндээс олж харсан. Бид нар чинь цуг амьдраад хаа нөгөө муу мухагийн дуудаал, аригчны дуудаал, үнэрийн үнэр та нар цаашаа наашаа яг тусдаа унтдаггүй хэрэг арих уудаг хүнээс айгүй мухаа үнэр үнэртдэг. Тэгээд тэрнээс ной гуцаараа тэгээ угаасаа би сэтгэл холдож байгаа юм чинь бүр тэр үнэрээр далимдуулаад цаашаа гэдгсээр тусдаа унтдаг болсон юм бэлээ шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээд угаасаа тусдаа унтаа сурцсан ингээд ингээд нэг гэрт байгаа мөртлөө 2 тийш харцсан юм хүмүүс чинь яг хэсэн ингээд тустай амьдрахад нэг асуудалгүй юм шиг боловч бас яг нэг хүний орон зай ингээд бас эвгүй юм бэлээ. Тийм хичнээн ааштай ууралдаг гэдэг байсан чинь тэгээ яг дасаал шийдвэр гаргацсан учраас амьдралыг өөрөөр харна гэл ингээл амьдраад эхлэхэд бол гайгүй. Гэтээ нөгөө үзэн ядалт юунаас эхлэх вэхээр энэ чадчих тий энэ ингээ хаяа явцсан намайг хаяа явцсан штэ. Тэгэхэд би одоо юу хаягтаад би төрүүлж хаях байсан байхгүй юу гэл тий нөгөө нэг тэгэл угаасаа харилцаа амар байсан баг тий бүр дургу үргээд хүмүүстээ зэвүү амтан байгээ тий өста сайн тэгтээ аюу сэн хүн сайн явахыг харнаа мана гэдэг айгуу сонин хараад юм чи тэр хүн бол сайн явж ивэл 2 хүүхдэд нь сайн надад сайн байхгүй тий тэгчээс та сайн явахыг харнаа өста арх уугаад бүр шалтаа ороод энэ эхнэрээс алж бүр ийм гачин болцсон байна гэж хүмүүс яриасаа ингээ дотор хүмүүс яг мухай юм бил шүү дээ ингээ боддог. Тэгсэн чинь манай хүн жоон сайн яваад байгаа юм шиг харагдал тий. Хүмүүс ингээ надад ингээ шүүм ирж байгаа нь айгу магтаал та нар ч үстэй юм бааш чи очооч. Сүүлдээ би буруутан болцсон юм шиг чинь яг л би л буруутан юм бэлээ л дээ. Ер нь бол тий амьдрал явцад. Тэнгүүд бүр л үзээ ят юм бэл. Хүн яг тийм сайн сайхан юм ингээ яриад нөхөрчин тэгж нэгжингүүд улмал зэвүрээд идэм бэл. Уул муул улмаар байгаа юм хайшаа мэдхгүй тий. Тэг би үзээ ядаа дургу хүрээд ингээд нилээн шүд зуугаад амьдарч явах хугацаанд гэр оронд аюух асуудал гарсан л да. Тэгээ 2 хүүхэд ч аюутхан болцсон маа штэ. Нас биеийн төрсэн том тустай гарцсан. Би чи эмээ болцсон. Би тэр чи эмээ өө болцсон байж хаад салж байгаа штэ. Эзээ байна одоо ч одоо бас 8 жилийн өмнө ахгүй. Тэгээл 2 хүүхэд ингээл та хоёр ямар муухай юм бэ те. Өдийн насны хүмүүс ингээд очир зүгөө олж болдог юм. Тийм хэцүү үед ингээл зуралдаал яваадсан мөртлөө. Тэгээд ер нь бол энэ нөгөө олон жилийн нөгөө нэг юм гомдол хоригдлогдсон тий одоо гомдол асуудлаас улбаатаагаар энэ салалт бол яг ингэж бодсон юм биш үү? Одоо архич би ер нь бол арх уудаг хүмүүсийн амьдрал тий яг арх уугаал одоо айгүй олон битэж үт ингэдэж шин энэ хүн арх уухгүй болчвол манай амьдрал сайхан болно. Би ч тэгж боддог гэсэн баг. Чи архинаас гарчхаа тий чи арх уухгүй бүр ингээд болчих юм бол сайхан амьдрын штэ. Чиний арх уудаг мөнгөөр тамиг татдаг мөнгөөр те ингээд амьдрах боломжтой байгаа байхгүй юу? Эн чинь ингээд миний амьдрал саад бидний амьдрал саад болоод ингээд яриасан чинь яг үндэ манай хүн архинаас гар битэр чи архинаас гарцаа өн салсан штэ айгу сонирхолтой. Арх уухаа болоод нилээ хэдэн жил 3 4 5 жил явчаад тэгээс салчаар хүмүүс гайхаад идэх байхгүй юу? Яагаад тэгсэн чинь нөгөө урд нь байсан нөгөө арх ууж ах байсан хуримтлагдсан нөгөө хар асуудал амар хартай. Амар хартай ёо өстэй. Зүгээр л хажуугаар ингээд сайн өгөөд өнгөрсөн энэ юу энэ яасан. Тэр нөө өөрөө шороо оронд байсан бас нэг ингэсэн болохоор тэр хооронд намайг хүн амттай учирцсан уу ч гэдэг юм эсвэл нэг энэ юу хүнтэй дээж гэдэг юм эсвэл бас олон хүмүүс явал хатгалахч байдаг юм тий. Үзий хадалт тий янз бүрийн юм байгаад нь штэ. Одоо арх уухгүй болсон нэг гомдол хорсолч ингээд хуримтлагдсаар байгаад арх уухгүй болсон үед нь асуудлууд бүр хурцтаад тий. Нөгөө уучлж чадахгүй тий. Хүлээж авч чадахгүй тий тэр үедээ салцсан байж штэ. Тий. Хүч би тэгээ энэ ярьж байгаа бүгдийг нөхрөөсөө нэрээ уучлалт гуйж агаад ярьж болох уу гэж байгаа зөвшөөрөл авч агаад ярьж байгаа шүү. Тэгэхээр бас нөгөө олон эмэгтэйчүүд ингээд нөгөө нөхрийнхаа талаар тий муулаад байгаа юм шиг санагдах үедээ. Тэгээ нөхөр дээр ч хоёлаа одоо бол бие бинийгаа уучлалцсан. Тэгээд яг энэ уучлал гэдэг зүйл маань юунаас эхэлсэн гэхээр тэр 2 жилийн дотор бие бинийхаа үн цэнийг олж мэдээд яг цуг амьдраад ахаар дандаа л муу мухагийн дуудд юм байлээ. Нөхөрт би эмэгтэй хүн гэж харагдахаа болцсон байсан билээ шүү дээ. Хажууд нь уулын би өөрийгөө аягүй сайхан эмэгтэй гэж бодд тэгсэн чинь нөхөр ерөөсөө намайг эмэгтэй хүн гэж харахаа болцсон. Бүр тийм болтлон тий. Би нөхрийг бас эрэгтэй хүн гэж харахаа болцсон. Тийм нөгөө гой баяр хөөр баяр баясал одоо гэр бүлийн харилцааны нууц мууц тийм юм байхгүй болцсон тий. Тэгээд ингээ хүсэмжлэх тийм юм байхгүй болцсон. Хөрцөн, гатуурцсан. Тэгээд яг саллаад ингээд
жил 2 жил дотор бол амьдралд аюух асуудлууд ирсэн. Гэр орон маань шатлаа. Үр хүүхэд баг хүү маань бүр маш том автын осолд өсгөл рүү бас явж байгаа 3 найзтайгаа айгүй хүнд машинтаа бүр ингээ өнгөрсөн тий. Тэгээ энэ бүх зүйлүүд ингээ яасан чинь манай нөхөр бит хоёрт бол яг хүнд цохид болсон л да. Яг тэр үед чинь ингээ хүүхэд аваарт орчих чинь тий. Яг нөхөр хэрэгтэй юм чинь хүүхдээ сахиулах, харуулах тий. Тэр өсвөлөөс наашаа онгоцоор авцрах, зардал мардал гэдэг би ч ганцаар яаж байгаа юм чи аяг хэцүү. Тэгээ дүү маань хүртэл бас хэрэгт холбогдоод ингээл бас мөнгө санхүү зэрэг юм болоод тиймгүй чи яг нэг одоо тусламж хүсэх хүн маань ганцхан эр хүний нөмөр нүлэг тий эр хүн манай хүн ч өөрөө харилцаа холбоо сайтай бас ийм юмд гүөх аюумд аюу сайн учраас бүр яалтж байхгүй ингээ хэрэгтэй байдаг. Тэгт миний нөгөө нэг муха бардамцан нөгөө үйл уучлал очиод хэлж чадахгүй. Орсол үзэн ядалтаа ч очиод хэлж чадахгүй. Тэгтээ яг нөгөө бодит юм болж байгаа болохоор манай хүн бас нэг эр хүн штэ тий. Юу хэрэгтэй нь яаж ингээ нөгөө над би ч өөрөө хатууртай учраас надтай аюу олон удаа уулзъя гэж хүмүүсээр найзуудаар дамжиж хэлсэн би уулзахгүй гэдэгсэн байхгүй. Тэр 2 жил дотор. Чи яалтж байхгүй одоо ингээд ийм юм болоод байна. Яах вэ ийх үү гэд ингээд хүмүүсээр асуугаад ингэнгүүт одоо тусал яг бэлэн байгаа юм чинь. За одоо яг хэрэгтэй байна тгий ингээ гэл. Тэгээ яг энэ зүйлүүдээс олж битээш нөгөө уулзах, харалтан бие харах одоо ингээд ярилцах цагууд гарч эхэлж байгаа байхгүй. Тэгтээ нөгөө дотны харилцаа биш ч гэсэн. Тэгээ эндээс эхлээд яг энэ том зүйл болоод байна. Та хоёр айгүйх хатуурсан байна гэдэг зүйлийг мэдрээд тэгээ нөхөр яг мэдээ шууд ирээл ингээл хүүхд мөхтөд ингээ оролцож байгаа ч гэсэн ярилцах гарна штэ. Орой ингээ сахих гэртээ аваад ирсэн. Нөгөө 2 таягтай тэгэл ингээ цай аваад ярилцах цаг дээр надаас яг айгүй том уучлалт байсан. Тэгээд асуудлаар дамжуулаад бас би бинийгаа уучлах айгүй том шалтгаан бас болсон. Нийлээд бас нэг юм ярьсан гэдсэн шүү дээ түрүү хоёлаа ярьж байхад те. Тэр надад аюу чухал санагдаад байгаа байхгүй. Яг тийм мэдээж би нэг үзий ядсан, шүүсэн, өнгөрсөн асуудлуудаар бүр ингээд хэцүү те бодогдоод бухимдаад ингээл харахаар өнгөрсөн юм бодогдоод л ингээл хэцүү байсан үеуд байгаа. Гэхдээ энийг яаж шийдсэн нэг ярьж өгч. За яг одоо бол яг хамгийн чухал зүйл маань болохоор би тэр нөө шийдвэр гаргасан. За шийдвэр гэдэг нь юу гэхээр мэдээж уучлал гойсон. Надаас маш том уучлал гойсон. Тэгээ би ч гэсэн уучлах гойх хэрэгтэй байхгүй бас тийм. Өөрийгөө ингээд иймд одоо бас сайн сайхан явах боломжтой байхад нь би бас арх уулах, халамжлахгүй уулах зүйл рүү түлхдэг, хараадаг, өрөөдөг тийм байсан учраас тэгэд яг энэ асуудал дамжуулаад би тэр ингээд нэг хүүхдээ сахиад гэрт байж ах нөхцөл яг нөхөр надаас бүр ингээд уйлж агаад уучлалт гойсон байхгүй. Энэ өнөөдрийг хүртэлх энэ 30 хэдэн жил те одоо бол 33 4 жил болсон байна л да. Том хүн маань 32 те. Энэ 20 хэдэн жил дотор одоо ингээд ийм хэцүү амьдралыг туулуулах зүйлийг би хийсэн. Тийм би чамтай анилаад жил гаруй хугацаанаас эхлээл архитаар сууж те чиний залуу насыг би авсан. Тэгээд одоо ингээд надтай ингээд уулзсан учраас над зөвлөгөө өгч байгаа бүх хүмүүс хэлж байна. Чамайг шоронд хаях боломжтой байсан шүү дээ. Тэ шоронд орцсон үед нь хаях боломжтой байсан. Шоронгоос гарч ирээд бас зүгээр болчихлоо гэд хараад тэр хугацаанд бас архитаар суугаад дахиад чи бас ингээл гэр бүлээ халамжлахгүй тоохгүй байхаар эмэгтэй хүн хэцүү. Тэгээд эмэгтэй хүн нэг цаашаа харчих юм бол ер нь эрэгтэй хүнээс хэцүү шүү, хатуу шүү. Шийдвэр дээр амар зогсдог тийм зан чанартай болсон шүү. Тэгээ чи одоо л яг энэ асуудалтай байгаа үед эхнэр чинь чамааг уучлахгүй гэд ингээд яг ярьсан юмнууд гоё ингээд зөвлөсөн яг ярьж байгаа байхгүй юу нэрийг хэлээ тэр хүн над ингэж хэлээд тэгээд яг үнэндээ бол би айгүй хэцүү тэгтээ надад айгүй олон хүмүүс хэлсэн тэгээ миний буруу юм байна гэдгийг би өнөөдөр яг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийг хүртэл чи л намайг халамжлахгүй чи л намайг хайрлахгүй чи намайг ингэсэн би одоо тэ ганц үйдэг нэг өргөмөл тэгээд ээж аав нь нас орцсон хоёулаа шоронд байхад нас орцсон тэгээд ганц эрэхтэй дүүн харих уудаг болцсон өөрийн гих нэг ч хүн байхгүй тэгээд чи одоо ингэ намайг тоохгүй юм байгаа болохоор би өөр саламжтай сайн ихнэр олж авъя л гэж ингэж шийдвэр гаргаж салсан. Тэгсэн чинь надад ихнэр олдоогүй би үнэндээ би чамд нэг өгөөлээ. Тэгээд энэ зүйлийг ярьж байгаа нь хоёулаа хэрвээ чи намайг уучлах чадах юм бол мэдээж би тэр л дуус сонсож байгаа шүү дээ. Уучлах чадах юм бол өнөөдөр ингээд миний чамд нэг ярьсан юмнуудаар бити амьдраарай. Тэ?
Өө чи ихнэр хайжсэн гэсэн шүү дээ. Чи ихнэр хайгаа явахгүй юу? Чиний урд нь бити буруутгаараа тий. Би урд нь тэгдэг байхгүй дандаа хэлсэн үг нь. Өө чи тэгдэг чи тэгэл гэсэн ш тэхгүй юу? Өө чи ингэн гэсэн ингэхгүй юу гэж мэдээж тэрийн зөндөө юмнууд байгаа тий. Энийгээр амьдрах хоёлаагийн өнөөдөр ингээд ярьсан чи ч гэсэн надаа нэг нөгөө бас миний муу мухаг ярьж өгөөч. Би бас мэдэхгүй өнөөдрийг хүрсэн. Тэгээд чиний яг залуу насыг би яг хулгайлсан би авч явсан тий. Ерөөс юу ч гоё юм. Би яг одоо ингээд дурсамжууд ингээд ярихаар хүмүүс 10 жилдээ ангисан үерхэл нөхрөлдөө тэгсэн анхныгаа хүүхдийг тэгсэн гэл ингээл амьдралын гой юм ярьдаг хаа надад ерөөс дурсамж байдаг байхгүй. Гой дурсамж. Гой дурсамж юуч байдаггүй. Тэгээд саяхан хүртэл би тэр нэг гой гэр бүлийн сургалтанд суугаад ингээд дурсамжуудаа ярьсан. Манай хүн болохоор байгаад идэг. Би байдаггүй. Эсвэл би юм мартамхай болсон юм уу? Эсвэл би юм бүр ингээд бүр үл тооцсон юм уу гэд. Тэгээд үнэхээр санах гад тэг манай нөхөр хүлэн зөвшөөрсөн байхгүй. Нэрээ тийм байд би ч юм гараас ч өртлөөд хоёулаа ингээд гудамжаа гоё алхаж үзээгүй юм биш үү? Яг нэг жил дотор хүүхд жирэмсэн тэгэл хүүхдээ хараад гэртээсэн. Нэг гоё ресторанд ороод хоёулаа урд уртаасаа суугаад үзээгүй юм биш үү? Юу ч дурсамж байдаггүй байхгүй. Одоо бол байгаа одоо бол гоё болж байгаа. Хүүхэд наасан ч гэсэн бас тийм үзэв ээж аваа хоёрын тэр амьдрал дотор би бас хүүхэд насыг хоёр дүү харж бас нэг сэтгцэн өвчтэй би татанхаа ахыгаа харж өссөн. Тэгээ ийм юмнууд ингээ хоёлаа нэг орой яриад дуусаагүй. 2-3 өдөр ярьсан. Тэгээд бүгдийг би яг сонсоод сэтгэлийн онгойтл сонсоод тэгээд тийм юм сонссон чинь би ч гэсэн бас сэтгэлээ нэгэл. Тэгээ хоёлаа нэг том уучлал гэдэг хэвээр айгүй том зүйлийг тэр өдөр шийдвэр гаргасан. За би чамайг уучлая. Миний ч буруу гэд. Яг хүн гэд өөрийгөө гэд ярихаар хүн өөрийгөө ярьд юм билээ. Дандаа хурдан чи ста нэр бэлэр. Чи ста юм гэд хахаар уламл чигээ буцаагаад сөргүүцэлтэй л хоёр илүү чулуу шидэл. Энэ хүнд ямар надаас одоо дээр гарах юм байхгүй. Надаас илүү муу бүхнийг ингээ уудалж гаргадаг. Тэгээ тэр 2 жил дотор нөгөө нэг үнцэн гэдэг юмыг олж авсан гэдэг байгаа нь манай нөхөр миний нөгөө сайн сайхнуудыг олж авсан харсан баха байхгүй. Нэр надтай сууж ах чинь 1 жил тийм л байсан шүү дээ. Намаа шоронд байхад ийм л байсан. Ингэж л харж. Тэгээ тэр олон хүмүүс бас хэлсэн юм гэсэн гоё байгаа байхгүй тий. Хаяа авч зөндөө боломжууд хат хаяагүй шүү дээ. Тэгээ чи энэ бүгдийг ингээ хараад ихнэрийгээ ингээд миний ихнэр ийм хүн гэж харж болдгоо мó гэсэн чинь манай хүний нүд нэгцсэн юм шүү байгаа. Тэгээд манай хүн надаа ярангууд би бас нээрэд шүү дээ. Тэгээ би 2 жил дотор гэсэн мэдээж ир хүнийг өгүүлэх юм гэдэг тий эр хүнийг гэдэг нөхрийгээ ингээд хүсэх санах юм ингээд харангууд яана нэр миний нөхч ийм гой залуу байсан шүү дээ. Ийм халамжтайс намайг ингээд ингэж яхад тэгжээс гэдэг ингээд гой юм дурсамжууд нь гарч ирдэм байлээ. Цуг байж хахад бол нөгөө сайн юмнууд нь гарч ирэхгүй даа. Арх угаадаас архиар дарт. Арх угаадандаа гэдэг юмар л хамаг сайныг дарчаад байсан байж тээ тий. Тэгээд тэр үнцнүүдээ нэг 2 жил дотор харсан учраас нөгөө ярихад айгу амар нэрэ чамд тэгээггүй л нөгөө хэрүүл дотор гарч ирэхгүй шүү дээ. Тэнгүүд харин тийм ээ чи ч гэсэн ийм зан чанартай байсан юм байлээ. Би нөгөө өдрийн тэмдэглэл аяг хөтэлдэг. Ер нь жоохон багасаа тэгээд хідэн дэвтэр ингээ хуучин 5-ын дэвтрээ зузаанд аяг олон байдаг байхгүй одоо ч гэсэн. Тэгээд тэрийг би тэр нэг 2 жил дотроос аяг уншижсэн. Айгуу сонирхолтой ингээд тэгээд тэр авлан мөлөг дурсамжууд нь тийм тэр чи амар гоё. Одоо тэгээд ярилцлаа. Тэ. Тэгээд яг ямар шийдвэр төр хүрв? Та хоёр ярилцаад. Тийм тэгээд яг би нөгөө тэмдэглэлийн дэвтэр ярьдаг маань тэр гоё дурсамжууд сэргсэн учраас нөгөө нөхрийнхөө үн цэнийг олж авах, нөхрийгөө хайрлах, нэрээ ийм сайн хүн байсан штэ гэдгийг нөгөө олж аваад тэгээд нөхөртөө бас тэр зүйлүүдээ ингээд яриад ингүүт хоёлаа чинь тэрвэрлэлт нийцтэй ер нь бол ингээд уйлдаад тэгээд би тэр заа хоёлаа уучлаа. Тэгээд яг одоо ийм цагаас эхлээд тэгээ хоёлаа дахиад амьдралаа шинээр эхлэе. Энэ цагаас эхлээд урдны хоёлаа нөгөө муу муухай би чамайг харддаг тий. Чамайг зовоодог үг хэллэг муухай айгүй тийм хорон хөхтэй байхгүйс. Тийм зүйлүүдийг би хэлэхгүй, ярихгүй. Жишээ ч гэсэн одоо энэ зүйлүүдийг сөхөхгүй. Хоёлаа тэгжсэн шүү дээ, ингэжсэн шүү гэдэг зүйлүүдээ ярихгүй. Уучлал гэдэг чинь бас яг тийм юм билээ шүү дээ. За би чамайг уучлаа гэл ингээ тухайн нөгөө нэг мэдрэмжээрээ ингээ явах биш. Яг тийм том шийдвэр гаргахаар өнгөрснөөр нь дахиж шүүхгүй шүү, буруутгахгүй шүү, хэрүүл хийхгүй шүү. Өнөөдөр гэрэлж байгаа хоёр шиг л тий одоо муу муухай бүх юмыг хаяад тий урд нь би өөр хүнтэй амьдарч ирсэн, чи өөр хүнтэй амьдарч ирсэн тий одоо нөгөө гэдгийг угаараа одоо тэр хүнээ хаяад шинэ одоо гэр бүл зохиож байгаа. Урд нь чи өөр одоо өөрийнхөө хуучин хүнээ хэлээд дээ шүү дээ. Хуучин хүнээ хэлээд байгаа тий. Одоо чиний муухай арих уудаг, хараал хилдэг, намайг харддаг тий, зовоодог.
тэр муухай юмнуудаа хаяа. Тэгээд тэр шорон оронд орсон тэр хүн чинь ч биш те. Би ч гэсэн чамайг хардаг халамж тийм айл болох хичээж ингээд амьдрья гэх те. Гэт шийдвэр гарсан чинь одоо би тэрнээс хойш 7-8 жил болсон. Би тэр яг урдны юм нэг ширхэг сөхөөг юм бэлээ. Тэгээд шийдвэр гаргачихгонгууд яг тэн дээр ингээд нөгөө би энийг буруутгахгүй те. Айгу хамар юм бэлээ. Ер нь маргах юм гарч байгаа сте. Маргах юм л дундч тэр одоо тэр шийдвэр дээр бас хийж гэнэ үү те. Айгу сонирхолтой юм бэлээ шүү нэрэ. Тэгээд мэдээж ингээ хүн уур ингээ хүрээд хэвээ айгу зэвнэ. Нэг хүм ингээд хайгаа явжсэн гэсэн шүү дээ гэж бодогдох үе байна тий. Байж тээ би бас тий дургу үргээд ингээд заримдаа нэг ингээл тэнгүүт би яг нэг шийдвэр гарцсан юм чинь за ингэж би энийг хүнийг гомдоохгүй шүү тий гэл яг мэдгүй ягаад ч өөрөө мэдгүй ерөөсө тэр ингээд тэгээд аанда шийдвэр гарсан юм чинь ингээд аанда ингээд яаж тийм бэлээ арчигдсан бэлээ одоо яг ингээд ярьж байхад бас санагдаж байна л да нэрэ битээр яг бие бинийгээ тийм хуучны юмар ерөөс нэгч дурсаагүй яриаг юм биш тий энэ шийдвэр маш чухал айгуу чухал тэгээд яг өнөөдрийн 7-8 жилийн дотор яг хуучин шиг аим шигэн одоо тийм ингээд бүр салж явахтай юм уу би сэтгэл хүрэх болцсон тийм яриа хөөр бол гараагүй. За гарах тохиол мэдээж ингээд яг гот хоёлаа тийм зүйл дээр ингээд зогсож чаддаг. За тэгээ бас нэг шийдвэр нь болохоор хоёлаа ингээд уур хүрэн штэ. Тэнгүүд нэг нь дугаа хийж байгаараа гэдэг юм бас хоёлаа тохирцсон. Шээ нэг нь мэдрэмжээ бүр тултал гаргаж шиг зүгээр яад гэсэн чинь. Дээрэс нь бас хоёулагаас өөр хүний хажууд хизэж гарахгүй шүү гэдэг юм бас аягүй тохирцсон. Одоо би ихтэйг амьдэрдэг байхгүй юу тий. Тэнгүүд манай хүн төвчээргүй бас гаргачнаа. Тэнгүүд өнөө дамаараас та ингэж нөгөө би уул нь уурттай байгаа штэ. Гэтэ ёстой нэрээ өөр нөхрийн талд орсон ингэж мэгээд одоо юу гэдэг болохгүй штэ гэж ингээд сануулдаг. Тий. Тэнгүүд манай уурлжсэн гэж аваад байгаа. Ер нь хоёулахны асуудлаа шийдээ. Хоёулаа асуудлаа шийдээ. Яа тэгэхээр би заавал юунаас олж муудалцсан ямар хараал үг хэлж байгааг хүн сонсох ямар шаардлагатай нь тий. Мэдээж хүний мэдрэмж штэ. Би амар уур хурж байгаад бүр нөхртөө дургу үрсэн юм ярмаар байна штэ. Тэгээд тиймэрхүү юмнууд ингээд тохирцсон болохоор заримдаа аюу амар санагддаг штэ. Ер нь бол мэдрэмжүүдээ гаргамаар бол бие биенийхээ өмнө гаргаж байна. Тэгээд өнгөрсөн амьдралаар нь шүүхэ болчихё гэдэг юм байгаа шүү дээ. Тэгээд бити хураа. Яг тухайд бид чинь олон жил хураацсан учраас тийм амар аимшиг юм болчихсон шүү дээ. Хураахгүй яг одоо ингэ тодорхой хэмжээнд яг тухайн процесс юунаас болоод байгаа тэр өдрөө гаргаж яа гэдэг юм бас яриад байгаа. Тэгвэл маргааш нь олчоор эмхтэй хүн бол бас ингэ 100 явчихдаг л. Энэ их гоё юу вэ те. Тэр өдрөө гаргачихжээ яа гэдэг. Чи уурлаад юм уу ингээд би ууралцсан бол хоёулаа нөхцөл болцоогоо харж чад мэдээж ингээ хүн ажиллаа хийж яатна юм уу те утасны цаанаас ингээ дахиад шаардлага шүү. Яг нөхцөлөө харж байгаа тэр өдрөө яг чиний ингээд ийм юм таалагдахгүй сте айгүй ингэсэн шүү. Чи намаа ингээд юм ярьж сонсохгүй байсан те. Тэгээд хоол хийж байгаа нэг төмөс арилгаад би нэг өөрөө нөгөө хүнээр ингээд туслуулж ингээд ээжлэвэл айгүй баяртай байдаг байхгүй. Хоол мол хийж байхад ингээд чи хажуу төмөс арилгаад ингээд яриад чи л хоол хийх шаардлага байхгүй. Зүгээр л төмөс арилгаад ингээд юм яриад над руу хараад юм эсвэл ингээд надтай хамт байна гэдэг мэдрүүлчихлээ юм бол би уурлахгүй гэдэг. Нөгөө ийм нэг уурладаг шалтгаануудаа бас ойлголцсон байна те. Яаж ойлголцсон байна те. Урдчлаад би юм дээр урддаг чи юм дээр урддаг гэдгээ хоёлаа урдчлаад тогсчоо тэрийг мэддэг. Тэгээ би заримдаа ингээд ер нь их зургт үздэггүй л дээ. Гэхдээ заримдаа ингээд яг өөр туртаа ингээд гоё юм үзэхэд ингээд нөхөр хажууд сууж хоёулах наймч угаасаа одоо хүүхдүүд байхгүй ч хажууд байгаад ингээд хантай үзээд ярьж мариуд надаа их гоё санагдаг байхгүй. Тэнгүүт нөхөр ингээд нэг өөр газар юм ингээд цаана маань ингээд ном уншаад ингээд суучаад надаа амар ганцаараа мэдрэмт төрөнгөт тэрийг хэлцээ. Тэгсэн чи айгүй өөр заримдаа ингээд яг ингээд зургтын өмнө 10 минут 15 минут суучвал юу болов гэсэн байртаг нөхөрөөд гарч ирээд тэгсэн чи ямар гоё юмтэй үзег өмөртөө энэ яасан те гэдэг юм асуухад ингээд санаа тавиад ярьсан юм маань энэ гэдэг айгүй сайн хэрэгжүүлж шүү. Би үйл бас хэрэгжүүлэх юм юу лээ гэж бодд юм байна. Тэгээ иймэрхүү шийдвэр. Ямар гоё юм бэ те. Уучлал дээр маш чухал. За энэ подкаст маань нэлийн одоо те урт удаан подкаст боллоо. Яг тэгвэл уучлал гэдэг чи өөрөө маш их процесс болдог тийм ээ. Бид хоёр өнөөдөр уучлалын талаар ярихдаа архины давхар хамааралтай ялангуяа эхнэрүүд за эсвэл архины давхар хамааралтай ээжүүд байгаа тийм ээ. Хүүхэд найрах удаг эсвэл хин нэгнийх нь аав найрах удаг гэж болно шүү дээ тий. Гэтэл яг арх удаг хүн нь яг арх уусан үедээ янз бүрийн байдлаар доромжлох, янз бүрийн хараал хэлэх, тэгээ янз бүрийн байдлаар одоо агсан сохтуу тавих, зарим нь бүр гар хүрэх ийм тохиолдлууд байдаг тийм ээ. Зарим хүний хувьд арх уусан хүн нь бүр ганцхан үг хэлсэн насан туршдаа бодогдоод 40 жил, 50 жил явцсан ч хүн байж идэг. Тэг гомдоод. Гэтэл энэ уучлал гэдэг чинь ямар чухал юм бэ? Уучлал дээр эргээд зогсоод гэр бүлээ барьж байгуулах чинь өөрөө ямар чухал юм бэ гэдэг талаар ойлгуулах гад нэлээ
урт удаан юм ярьчлаа. Тэгээд зүгээр тэгээд подкаст маань бас зочин маань ярьж байхдаа нэлээ нулимстай тийм ээ. Баярлах үедээ баярлаад, нүдэнд нь гал цог тий орж ирэх үедээ гал цог нь орж ирээд, уйлах үедээ уйлаад ингээд ийм сайхан подкаст боллоо. За тэгээ өнөөдрийн подкастыг сонсон бүх эмэгтэйчүүдэд хэлмээр байна. Хэрвээ та өнөөдрийг хүртэл тэр арх удаг хүнээ үзэн ядаад таны дотор ямар нэгэн уур бухимдал төрөөд байгаа бол уучлах шийдвэр гаргаарай. Тэгээ уучлал нь тэр хүнийг даварж гинэ гэдэг дээр төвлөрөх биш тийм ээ. Уучлал нь та өөрийнхөө төлөө хийдэг хамгийн том сайн алхам байдгийг шүү тийм ээ. Та өөрийнхөө төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө цаашаа ирээдүйд баяртай, жаргалтай амьдрахын тулд хийж байгаа хамгийн том алхам байдгийг шүү. Та өөрийгөө үл уучлалын тэр шоронгоос чөлөөлөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд тийм учраас нөгөө хүнээ уучлж байгаа нь та өөрийгөө үл уучлалын шоронгоос гаргаж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр та өөрөө ирээдүйдээ баяр хөөртэй, аз жаргалтай амьдрах замын эхлэл тавигддаг. Мэдээж хэрэг тэр уудаг хүн чинь таныг маш их зовоосон баг. Өнөөдрийн зочныг бол уудаг хүн маань маш их зовоосон байж тээ тийм ээ. Бүр ингээд шоронд ортлоо тийм ээ. Үр ширэнд оруултлаа. За тэгээ шоронгоос гарч ирээ дахиад сэтгэлийн шархлуултлаа. Энэ хүний хувьд өнөөдөр нэг хөнгөн магадгүй зарим хүний хувьд ямар хөнгөн ярьч вэ гэж бодогдож магадгүй гэхдээ бит хоёрын хувьд бол ерөөсөө л өөдөөдөө заараад уйлал ярьлаа. Тэгэхээр энэ нь бол тухайн үедээ туулж ирсэн маш хүнд хэцүү асуудлууд. Энэ хүний хувьд ийм их зүйлийг туулаад уучлах шийдвэр гаргаад эргээд амьдрал нь бүрэн бүтэн болоод өнөөдөр аз жаргалтай байгаа шиг таны амьдрал ч гэсэн яг өнөөдөр хүртэл сүрлийн ирмэг дээр байгаа бол та уучлах шийдвэрийг гаргаарай. Амаргүй гэдгийг танд хэлмээр байна. Гэхдээ энэ нь үйл явц байдгийг шүү гэдэг үгээр өнөөдрийнхөө подкастыг дуусгая. Тэгээд зочиндоо маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө амьдралын хэцүү зүйлсүүдийг нээлттэй ярьсанд маш их талархаж байна. Тэгээд ажилд нь амжилт хүсье. За баярлалаа намайг урьж оролцуулсанд. За тэгээд дараагийн подкаст хүртэл түр баяртай.